Монголчуудын хууль цаасны түүх мянгаар хэмжигддэг бол үндсэн хууль ёсны хөгжил нь 100-аар бүртгүүлдэг юм аа. Манай улс анх тугаар үндсэн хуулиа батлснаас хойш 4-р үндсэн хуулиа дагаж мөрдөж байна. Аливаа үндсэн хууль ард түмнээс ихтэй гэдэг. Тиймдээч Монгол улсын үндсэн хуулийн оршил хэсэгт Монголын ард түмбид Монгол улсын үндсэн хуулийг даяар олноо зарлан тунгалж байна гэж тэмдэглэсэн байдаг. Энэхүү үндсэн хуулийг Монголын ард түмэн 2 жилийн турш үндэсний хэлэлцээг үл өрнөж ард түмний төлөөл болсон ардын их хурлын депутатууд 2 сарын турш ард түмнээс гарсан 900 гаруй саналыг хэлэлцэж баталсан нь дээрхийн нотлогоо юм аа. 6 бүлэг 71 зүйлтэй шинэ үндсэн хууль маань Монголын ард түмний түүхийн хүслийг илэрхийлсэн улс төр хууль зүйн баримтж болсон гэж хэлж болно. Үндсэн хуульд ёсны шалгуур нь 1-р хүний эрхийг бодиттой хамгаалж чадсан уу, 2-р төрийн эрх мэдлийг зөв хуваарлж дураар ажиллахыг хязгаарч чадсан уу гэдгээр хэмжигддэг. Энэхүү шалгуурын үүднээс үзвэл Монгол улсын шинэ үндсэн хууль нь анхны арчилсан жинхэнэ үндсэн хууль гэж судлаачид үздэг бөгөөд энэгээр өмнөх үндсэн хуулиудаас ялгагддаг байна. Монгол улсын үндсэн хуульд иргэний баталгаатай эдлэх 18 багц үндсэн эрх, түнчлэн хүнлэг шударга хэсгийг эрхэмлэн ёслон биелүүлэх 9 үндсэн болон журам түүргийг нэрлэн заасан байдаг. Монгол улсын үндсэн хуульд төрөөс хүний эрх хэрэгжлийг хангах эдийн засаг нийгэм хууль зүйн болон бус баталгааг бүрдүүлэх, хүний эрх хэрэгжлийг зөрчигтэй тэмцэх, хөндөгсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэний өмнө хариуцна гэж заасан бол хүн эрх хэрэгжлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх хэрэгжлөөг хохироож нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй гэж заасан байна. Үндсэн хуулийн үг бүр гаслал цэг бүр учиртай. Үндсэн хуулийнхаа үдэл санаа эрхэм зорилгыг хүн бүр хооронд таньж ойлгох нь үндэсний аюулгүй байдал, улс орны тогтвортой хөгжил, хүн бүрийн ад жаргалтай илүү хангалттай амьдрахын үндэс болно. Монгол улсын иргэн бүр үндсэн хуулиа уншиж судалж зөв таньж мэдэх нь нэмж чухал байна.